Ээж найз хоёртойгоо ингээд хамт онгоцонд анх удаа ингээд сууж аялаж үзэж чинь. Ээж онгоцонд суух анхны сэтгэл ямар вэ? Анх удаа нэгсэж байгаа баяртай байна. Өөрөө өөртөө боёнд насныхаа ичид сайхан аялаад ирж байна. Найз Амар гоё байна. за одоо хамтдаа аялцгаая. Markiza Travel Mongolia компаниар Хайлар Манжуурын шууд нислэгтээ аялалд явсан аяллаа эхний өдөр. Хүннүүэрийн онгоцоор аялгүй сайхан нисэж Хайлар хотод бууж Чингис хааны 9 өрлөгтэй өгшөөний урд зураг даруулж өдрийн хоолнд орсон. Хоол идэж дуусаад дэлгүүр иссэн. Тэгээд Хайлараас Манжуурын чиглэлд аяллаа автобусаар 3 цаг орчим явж буудалтай ирсэн. Манай өрөөний хувьд нэг том ортой, нэг жижиг ортой таацсандаа хүүт нэрүүлээд игсэнстэй. Мөн орны хажуудлаас асаах, унтраах бүх зүйлсээ удирдах боломжтой. Бид гуравт маш их таалагдсан. Оройн entertainment үзүүлбэр үзэнгээ орой хоолоо зоогсон. Маш олон үзүүлбэр дундаас энэ хятад элбэчин залуугийн үзүүлбэр бид гуравт олон энд байсан Орос, Монгол, Хятад улсын бүх хүнд маш их таалагдсан. Аяллаа 2 дахь өдөр зочид буудлынхаа 5 давхарт өглөөний цайнд орсон. Хятадын зарим буудлын өглөөний цайнд идэх юм олддоггүй сул талтай байгаад байдаг. Энэ буудлын өглөөний цай бол таалагдсан. Өглөөний буфет цайны дараа хурмын ордон болон ягаан бамбарч хоёрыг үзсэн. Мөн хямд хүнсний дэлгүүр орж 60 юанаар худалдаа авалт хийсэн. Тэгээд 45 давхар иргэдэг цамхаг ресторанд тансаг өдрийн хоол идэнгээ Орос хятадын хилийн хаалга харсан. Орос охидын бүжиг үзсэн. Дэлхийн хамгийн том матрушкаг гаднаас нь харахаас гадна дотор нь орж үзсэн. Ванда ихтлгүүрээр шопинг хийсэн. Аяллаа 3 дахь өдөр энэ өдөр бол чөлөөт өдөр өглөөний цайгаа уучаад жаахан зурагт үзэж байгаад гарч дэлгүүрсч би нэг шорт ээж нэг плаж найз охин маань нэг үсгээтэй худал авсан. Дараа нь бид 3 өдрийн хоолнд орсон. 2 өхрийн махтай лавшаа болон нэг нааша цаашаа нэг даяо гэд шилтэ унд авсан. Нийт тооцоо 107 юан болсон. Оройн бид 3 явж байгаад 10 юанаар цагрын шидэд цаграндаа оруулсан тоглоом болон ундаа пив хождог тоглоомыг туршиж үзсэн. За дарс нэг хожлоо. Хятад тоглоом дээр тоглоод 10 юанаар ийм 3 тоглоом хожлоо. Энийг бол би хожсон. Энийг манай найз хожсон. Ямар ч гэсэн энэ хойно харагдаж тоглоомыг ямарч дампууруулчих шиг боллоо. Дахиад тоглоход аюу асуугаад байна. Ямар ч шуналтад яах вэ гэдэг дахиад тоглохгүй өнгөрж байна guys. За ямар ч nice. Аяллаа 4 дахь өдөр өглөөний цайгаа уучаад зочид буудлаа хүлээлгэж өгчхөөд музей орсон. Манай ээжд энэ музейгийн энэ дээр үеийн он оны ашиглаж байсан түүх болсон зурагтнууд хамгийн их таалагдсан. Музейгээ үзэж дуусаад Манжуураас Хайлар чиглэлд 2 цаг гарын явж өдрийн хоолоо барбекю буфет ресторанд зоогсон. Хятадын Хайлар хотод байрлах буфет хоолны ресторан байна. Энэ бол миний орж ирсэн буфет хоолны ресторанаас бол хамгийн гоё нь байлаа. Бүр маш олон төрлийн сонголттой. Махбол байна, зайрмаг байна, десерт байна, жимс, арх, пив гэдэг нь бол байхгүй. Суши, муши бүр загас магаснаас агуулаад бүр янз янзын олон зүйлсэн. Хэрвээ Markiza Travel Mongolia-гаар аялах юм бол энэ ресторанаар орж иж бас